Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Америкчуудын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт талархлаа илэрхийлээд үүрэгт ажиллаа хийж байхдаа амнасаа алдсан Нью-Йорк хотын цагдааг сайшааж магтжээ. Мөн тэрээр цагдаагийн ажилтнуудыг хувцас хэрэгсэл зэргийн шаардлагатай хэрэгслээр хангаж өгнө гэдгээ хэлсэн байна. Би Америкийн ард түмний өмнөөс та бүхэнд баярлалаа илэрхийлье. Баярлалаа, үнэхээр баярлалаа. Та нарын хүчин чармайлтын ачаар энэ улс орн маань аюулгүй байгаа юм. Би 3 чухал зүйлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Эхнийх нь та бүхнийг ажиллаа хийхэд шаардлагатай нөөц хэрэгслийг хангаж өгөх. Хоёр дахь нь илүү ухаалаг, шударга, эрүүгийн эрх зүйн шинжилгээг хийх явдал юм. Гуравдугаарт нь цагдаа нарын өмнө тулгарч байгаа эрсдлийг бууруулах үүднээс бууны хяналтын хууль журмыг тогтооход анхаарч ажиллана. Барак Обама 2017 оны ихээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаас өмнө эрүүгийн эрх зүйд өргөн хүрээний шинжилэл хийж дуусна хэмээн итгэж байгаа тухайга мэдэгдсэн байна. Америк нэгдсэн улсад цагдаа нарын баривчилгаанд байхдаа амнасаа алдсан өнгөт арьст залуусын үхлийн дараа Америкчууд цагдаа нарын харгислал болоод арьс өнгөөр ялгуурлах үзлийг буруутгаж эхэлсэн. Ингэснээр улс орон даяар хурцтмал байдал үүссэн юм. Энэ үеэр Барак Обама олон нийтэд хандаж энэхүү үгийг хэлжээ. Түүний хэлсэн үг нь тус улсын маш олон цагдаагийн хэлтэст бугшсан арьс өнгөөр ялгуурлах үзлийг эсэргүүцэж шүүмжилж байгаа иргэдийн бүхэмдлийг уламж дэвэргэсэн байна.